Яг нь ер нь бол энэ зургийг харахад надад их тийм татан сэтгэл төрдөг байхгүй юу. Яг тэгэхээр нөгөө миний хүүхэд нас бол хөдөө өнгөрөөсөн. Тэгээд эмээг аргалд явахтар ингээл хормоноос нь зүгдэл явдаг тийм хүүхдээс юм байхгүй. Тэгээд тэр их тийм дорсомж нь маш тод үлдсэн байна л. Тэгээд эмээ хөдөө явах эмээ ингээ аргалд хөөж явж байхдаа хилдэг үг нь одоо хүртэл надад сонсогддог байхгүй юу. Миний хүүхд том болоход л энэ усаар хичнээн сайхан болох бол гэдэг тийм үгийг бол байнга ярьдаг байсан баг. Тэгэд энэ зургийг санамсаргүй ингээ интернет хайж хараад гаргаад ирсэн чинь гинт тэр үг санаад орж байгаа. Тэгээд дотор талд нэг юм бодогдож байгаа. Нэр эмээ тэр үед бас аз жаргалтай байсан байна да. Миний хүүхд том болоход улс орон сайн сайхан болно гэсэн тийм ихтгэл дүрм байжгаад өөрлөжөөд манай эмээ тэнгэртэй твсэн байл. Одоо бол би нөгөө өөр хүүхдүүдтэй миний хүүхд том болоход миний ачийг миний хүүхдүүдийг том болоход энэ улс орон сайн сайхан болно гэж юусоо хэлж чадахгүй байгаа. Тэгэл эндээс л одоо тэгэл магадгүй энэ тэнгэр үзлийг ярих одоо үндэсний сэргэн мандалтын тухай ярих тэр тухай асуудал руу магадгүй юм жижиг юм нас хэдэлцэж улам одоо цааш ирч хүчтэй байх ер нь зогсолтгүй байх тэр ирч хүчийг магадгүй баг энэ ихтгэл үнэмшил надад төрүүлээд байгаа юм л та. Тэгэд яг хөө сая бол одоо манай фэйсбүүкний нөхдүүд дагагчд маань бас харсан баг чадлын хайраар он гараад нэг 10-аад аймагт ажиллалаа нэлээ олон сумд ажиллалаа. Тэгэд ер нь бол эцсийн дүндээ бол боловсралгүйгээр, соён гэгэрэлгүйгээр үндэсний өөрийнх нь нэгдмэл ихтгэл үнэмшил өнөцүүлгүйгээр цаашаа энэ улс үндэстэн ямар ч одоо сайхан юм яриад, ямар ч сайхан их мөнгө байгаад бол тэр өөрчлөлтгүй гэдэг нь ойлгомжтой л. Тэгээ хүмүүс бол одоо ингэдэг нэг тийм юмыг хүлээж авахд бэлэн болчих. Хэдэн жилийн өмнө ингээд энэ тухай ярихад бол тэнгэр үзэл ярихад бөө юм уу чи яах хийц ингээл 9 шид юм асуудаг байсан бол одоо бол харин одоо бид нар өөрсдөө маш хурдтай олмоор байна. Маш хурдтай одоо юу гэдэг бид нар өөрөөрөө хөгжиж, өөрөөрөө дивжиж, өөрсдөө энэ улс орныхоо аюулгүй байдал тусгаар тогтнол энэ сэргэн мандалтын төлөө өөрсдөө оролцмоор байна гэдэг бүх насны хүмүүс төрийн албаа, агчид нар нам эвслийн олон нам болж хуваагдаад байгаа нөхдүүд энэ дээр нэг тийм нэгдмэл ихтгэл үнэмшил үзэл сурт байр суурьтай байгаа нь анзаарэгдээд байгаа байхгүй. Тэгээ одоо юу гэж хэлэх гэж байгаа юм бэ гэдэг дээр одоо сүүлийн 5-10 жил одоо энэ тэнд очиж бясалгал хийж юу хийдгийг тэр суралцж бөө болох гэж 9 шид болсон тэр бүх хүмүүстэй хараад хэлэх гээд байгаа байхгүй. Одоо надад 100 багш 200 ч багш бэлтгэх хэрэгтэй байна. Энэ сумуудыг нэгээр нь хойрлож аваад 2-2-ороо хойрлож аваад бүтэн жил хагасын дотор 2-3 жил ингээ хариуцч тэр сумны ард түмэнд соён гэгэрлэг энэ ихтгэл үнэмшлийг энэ үзэл санааг нөгөө Христийн 92 загал гэдэг шиг тийм байдлаар ингээ түгэх тийм хүчрэхэг тэгээ бас одоо юу гэдэг нэг тийм гоншихноод байдгүй нэг зорьсондоо хүрсэн шиг хүчээ энэ улс орны сэргэн мандалтын төлөө өөрийнхөө хүч чадлаа оюун санаагаа зориулъя энэ үндэсний ихтгэл үнэмшил үндэсний одоо философи гүн ухаан үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бий бүтээхийн төлөө ажиллаж амьдрий зүтгээд үзье гэсэн тэр бүх хүмүүсийг урьж байна. Миний хувьд бол сүүлийн бас 10-аад жил явлаа. Тэнгэр үзлийг сонирхлоо. Миний очоогүй бөөгийн гал уулзаагүй хүн эдтэн шидтэн уншаагүй ном гэж байхгүй. Тэгээд эдрийг зөрчлийг дэврэхгүйгээр тэр нэгдмэл нэг тийм нэгдсэн нэг тийм философи гэдэг юм уу нэгдсэн нэг тийм одоо хинтэнч нийцэж болох тэр одоо үзэл санаа үзэл суртал гэдэг тэр зүйлийг сургалтын хөтөлбөр болгоод боловсруулалт ерөнхийдөө дүүрлээ. Олон газар ярьж олон янзын хүмүүс лам хар бөө одоо Христэд итгэгч за төрийн албаа хаагч бизнесмэнүүд олон хүмүүст ярьж үзэхэд бол аль нь ч зөрчилдөхгүй ингээд нийцэж чинь нийцэж байгаа учраас одоо бол энэ болж гинэ гэсэн тийм ихтгэл төрөөд байгаа байхгүй. Тийм учраас тийм сургагч багш нарыг үндэсний хэмжээний сургагч багш нарыг бэлтгэх тийм ажлыг эхэлж байна. Тэгээд бид нартай хамтраад нэгдээд нэг философитой, нэг соёлтой, нэг дуу хоолойтой, нэг үнэт зүйлтэй, нэг ихтгэл үнэмшилтэй болох тэр хөтөлбөрийг бол бэлэн болчихлоо. Тэр сургалтанд суугаад тэгээд аймаг орон нутгатаа байгаа хороондоо гудамжиндаа ураг удамдаа энэ ихтгэл үнэмшил үзэл сурталыг одоо түгээн дэлгэрүүлэх тийм ихтгэл үнэмшилтэй хүмүүс бол урьж байна. Ер нь бол бүтэн жил баг суралцсан гэсэн үг. Мэдээж одоо гэдэг эхний нэгдүгээр хэсэг нь гэхэд чинь л одоо 10 лекц гэдэг чинь 7 хоногт 3 удаа гэдэг чинь баг одоо 3-7-21 гэдэг чинь 21 эхнийх нь сарын хугацаатай хөтөлбөр байна. Дараагийнх нь одоо 2 дугаар левел нь одоо бас л 15-6 цоврал хичээлч гэдэг юм ингээд ер нь тийм хүн ингээд өөрчлөгдөөд нэг тийм стресс, нерв, дотоод ихтгэл үнэмшил одоо уур бухимдал
тэр бүх юм өөрчлөгдөд ингээд нэг тийм жинхэнэ тийм хөх толботой жинхэнэ монгол хүн хөх монгол иргүүн гэдэг болгож болох тэр хөтөлбөр тэр сургалтыг бол одоо ер нь оллоо гэх юм уу да. Оллоо. Тэр манифест нь юу вэ? Ямар нэг юмар дамжичаад ингээд болох байгаа тэр бүх хүмүүсийг бид нар өөрчилж чадна. Жинхэнэ хөх монгол иргүүн болгож чадна. Тэгээ бид нартэй хамт энэ үндэснээ соён гэрүүлэх, энэ үндэснээ сэрэх, босгож ирэх тэр их үйлс нэгдэх хүсэл эрмэлзэлтэй зорилготой бүх хүмүүсийг урьж байна. Тэгээ бид нар чинь гал үндэстэн шүү дээ. Галын тухай дараагийн юун дээр ярих гэж бодож байна. Тэгээд доор утас байна. Утсаараа холбогд, утасныхаа дугаарыг өг ямар л нөгөө хийх хүн аргаа олдог гэдэг шиг холбогдох ямар л боломж болцоонууд байна. Тэр бүх боломж болцоогоор холбогдоод ирэхээр ирээсэй гэж урьж байна. Баярлалаа.